Сайн бацхан төдий мэдээлсэн багш боловсролтой байна. За, HTML хэлний тухай үндсэн ойлголтууд, түүн дотор HTML хэлийг төлөвлөх, бичвэрийг хэлбэржүүлэх таагуудыг үзсэн байгаа. За, тэгвэл өнөөдрийн хичээлээр хүснэг дүүсгэх тааг үзэх нэ. За, хүснэг дүүсгэх тааг маань тэблээр илэрхийлэгддэг. За, тэбл TD гэдэг маань багна оруулах тааг, TR гэдэг нь мөр оруулах тааг, тэбл бит гэвэл хүснэгний өргөний хэмжээ. За, border гэх юм бол хүрээний өргөн. За, border color гэвэл хүснэгний өнгийг зааж өгөх нэ. За, гар утсан дээрээ HTML Learn гэсэн аппликейшнийг суулгаарай гэсэн байгаа. За, мөн HTML Learn гэдэг аппликейшнээс гадна w3school.com гэдэг вебсайтыг ашиглаж болох юм. Learn HTML-ийг сонгоод за ингээд доошо гүйлэхээр Learn HTML-ийн тухай жишээнүүд, тайлбарууд байна. За эндээс хүснэгт оруулах тааг бичих учраас HTML text-ийг сонгоод HTML table-ийн талаар тайлбарласан байна. Доор example буюу жишээ нь байна. За өөрөө бичих гэвэл try it yourself. Дараад за энэ жишээг нэрлэх чинь. За энэ жишээг нэрлэлээ. За 2 мөр 2 багантай хүснэгт үүсгэх нэ. 2 мөр 2 багантай хүснэгт. 2 мөр 2 багантай хүснэгт үүсгэх. HTML бодороор бичиж өгөөд за border table border color бичиж өгнө. За энэ хэсэг дээр тухайн хүснэгтээ ямар өнгөөр оруулмаар байгаа вэ гэдгийг сонгоод өнгөө бичиж өгчгөн. За мөн өргөний хэмжээг хэдийн өргөнтэй ямар хүснэгт оруулмаар байгаа вэ гэдэг тухайг өгчнө. За TR гэхээр хүснэгтний мөр table rows гэсэн үг байна. За дараа нь table data буюу TD. За баг нэг гээд баг нэгэ хаалаа. За дараа нь баг нь 2-оо нээж өгнө. 2 мөр 2 багантай хүснэгт гэсэн учраас TD баг нь 2. За буцаагаад баг нь 2-ыг хаалаа. За мөн ижил ихний мөрөө хаана TR хааж өгнө. За дараагийнх нь 2 мөр 2 дахь мөрөө оруулна. TR-аа нийлээ. TD буюу баг нь 3-г оруулжээ. За тэблээ хааж өгнө. За код бичснийхээ дараа run дарах нь. Энэ хажуу талд нь 1-р баг нь 2-р баг нь 3, 4-р баг нь гэсэн 2 мөр 2 багантай хүснэгт орсон байна. За бичиж аваад тэмдэглэл хөтлөөрөө. За гар хүнэтүүний. За гэрийн даалгаварт 5 баг нь
8 мөртөө хүснэгт үсгэж эхний мөрөнд гаргуудыг нэрлэх нэ. За ингээд өнөөдөр хичээлээ